Pro Production-ы бүтээл. Одоо түүх гэдэг бол одоо өөрөөр л бодоход бол ер нь бол эхээс төрсэн цагаас өнөөдөр хүрсэн золботын бас нэг амьдралыг л түүх гэж ойлгодог бол гэж боддог. За би бол Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумд төрсөн. Одоо хамгийн их дурсамжтай юм бол бид бол аав ээжтэй концерт тоглож өгдөг байсан гэх юм уу та. Тэр хоймрын одоо аав ээжийн тийм өргөн тийм орон дээр ерөнхийдөө бүгдээрээ хөшгөө хаачаад ард нь чихэлдэж овооролдод суучаад аав ээжтэй одоо концерт тоглож өгдөг байсан. Одоо тэр манжингийн үлгэр гэж байна та. Би үл ерөнхийдөө их нойрмог болохоор намайг бол манжин болгодог байсан. Шууд дотор хийчихэл энийг наад дотроо ярьсдаг амын боочих тэгэл наадхыг чинь чирийгээд. Одоо бид нар чинь жоохон байгаад утас сэргүүлэх юм алга, хөгжим сонсох юм алга, янз янзын буу тоглоом машин алга нэг дугуйл байвал байдаг гэсэн. Тэгэл гэрэн хүүхдүүдэд уриалал тухайн үзсэн кинондынхаа гол төр дээр өөрийг нь тавиал. Одоо ичинд нэг киног үзэхэд одоо толмаахын тоглосон дамби чадар өөрийг нь тавьж байгаа. Хадан дээр хулган тавиал. Тэгэл хулган авцар тавиал. Эниасын ингэсэн ингээд чихгоор харвал тонилгоол. Нэг иймэрхүү өөрөө найруулж өөрөө тоглодог байсан нэг киноныхаа хэсгийг тоглодог. Тэрнтэй ч одоо манай найз нар яасан ч идэвхтэй тоглодог байсан. Энэ одоо тэгжил тоглодог байсан шүү дээ бид нар чинь тэгэл нэг 10 дугаар ангид ороод ингээ байж хахад манай багш орж ирэл одоо Баатар гэж багш маань орж ирэл. Заалал бото. Дундгой аймгийн төвд улсын багшийн дэд сургуулийн кино драма ангийн элсэлтийн шалгалт ирсэн байна. Би чамайг явуулмаар байна гэсэн. Тэгэнгүүт нь кино хэн. Тийм юу гшаа гэл. Тэгээ манайхаас 3 хүүхэд явжсэн. Тэгэл ерөөсөө маш олон хүүхдүүд коридороор дөрөв зогссон ороо шалгуулаад гараа шалгуулаа. Нэгдэн тэнцчлээ л за гараад ирэл. Хоёрт нь таквал гараад ирэл. За ингээд 3-д орсон чинь манай эмээ чинь аймгийн төв дээр байдаг гэсэн. Эмээ дээр очиж за би хоёр төвөртөнд тэнцсэн юм. Одоо 3-т нь орох гэдэг. 3 дээр нь одоо ингээд өстой бас нэг дуу мод уулдаг ингээд хитүүд гэдэг юм байна гэж ингэсэн. Манай эмээ. За тэгвэл миний хүүчин тэгвэл модоо хаглаад суучихгүй да. Би дандаа мод хагалдаг байсан юм чи. Эмээ тэгээ дараа нь заавал нэг юм бас нэг юм юу байх юм бас нэг өөрийгөө өвдөх ч юм уу тийм сүхээрэл гараа зөгчихгүй юу та гэдэг. Хөөхөө юм ярьдаг гэсэн. Тэгээд би ч үндсэндээ бас нэг тийм яг эн чинь нэг хэмнэлд орцсон. Нөгөө мод өрөөддөг. Тэгээ яг чадж байгаа юм тэр юм чи. Тэнийг ийгээл тэгэл модоо хаглаад тэгэл ингэж байгаа л нэг сүхээр гараа зөхөөл тэгэл ингээл боос нэг иймэрхүү юм хийж байсан. Тэгэл нэг ингээл нэг орсон чинь 3 дугаар төвөртөнд тэнцээд тэгээ томилтоо авчихсан байхгүй. Ер нь бол хамгийн их баярлсан манай багш. За багшаа би 2 авсаа. Одоо би 8 дугаар сарын 1-нд улсын багшийн дэд сургуулийн кино драма ангид орохоор боллоо гэж 4 сар ч үү. 10 дугаар ангид төгсөд шалгалт өгөөл ороход за наадсан сургуульд орсон дэмжиж юу бол. Ой. За ер нь бол гэрээсээ хот руу явна гэдэг бодол бол надад бол хэцүүсэн. Яаж амьдрнаа тэр газар нь л очиж үзөө. За аав ээжээсээ холдон. Анх удаа л айлын баг өгөөд замын машин чиргүүлтэй 30 цугаал ахтайгаа. Замын машин чинь тэгэл одоо намар найз явахгүй шүү дээ. Гүтээ айлд оролт чинь тэгэл. Найрлаа. Тэгж яд нэг 2 хоног ч 3 дахь хоног дээр Улаанбаатар тэрэл. Багшийн дэдийн аав хайранд очиод кино драма ангийн оюутан байна гэж бүртгүүлэхэд за уран чадвар хичээл орно. 311 гэдэг одоо анги руу орно. Заал руу орно. Тэгэл тэн дээр ороод бид нар чинь жинхэнэ Гомбын золбот Иштержийн Отончин Ухааны Батбаатар гэл ингээл бүтэн овг нэртэйгээ хэлээд хүүхдүүд хоорондоо ингэж танилцж. Нэгэсэнд бүх овг нэрийг хэлүүлчихэд за эргээд хэний хин энд байна хэл гэхэд одоо анхаарлын дасгалаас маягийн хичээл эхэлж ирсэн байхгүй. Энд чинь модо хаана байсан. Энийг ингээ өрмөөр цоолоод энэ нэгний 3 хүүхэд сууж байгаа шүү дээ. Энэ 3 энд бас өрмөөр цоолоод тэгээ ингээд эндээс утас татдаг. Тэгээ утас татангууд шипи утсаар тэр нөхөр ордог. Багш нар бол бидрийг бол нар харуулахгүй шүү дээ. Чи жүжигчин болж чадах юм уу одоо? Чи чадахгүй дээ. Жаахан хоцроод ороод чи хэн блий? Золботоо багш гэдэг. Чи аль нутгаас ирлээ? Дундгоос Эрдэнэтлээс ирсэн. Танайх чих малтай да. Хэд ч малмаасаа малтсан дээр хата чиж бүтэхгүй айл. Ер нь л багш нар бол энэ бол одоо их сайхан уран бүтээлч, энэ сайхан жүжигчин боломж гэх юм уу? Хүүхдүүд дандаа л
тэр од мод болно гэдэг яриаг бол бид нар түр байхчгүй. Тий. Ер нь л зарчим бол манай багш нарын хэлдэг байсан бол мэрэгжил бүхэн адилхан. Ганцхан уран бүтээлчийн онцгойрох юм нэгтгэн зэрэг та нар олонний танил болж чаддаг. Олонний танил болно гэж өнгөрөх юм бол яста гэдэг үгийг бидний тархинд орсон. Өнөөдрийн би 30 40 жил одоо нэлээл одоо чамлдаггүй олон кино, жүжиг ингээд тоглолоо. Ерөөсөө тэр од гэдэг ойлголтыг надад байдгүй. За, найс мөрөгсөн шүү. Нүдэнд нөлбөс цийлхэн цавч. Манайч нэг 15 6 хүүхэд төгссөн. Тэгээд төгснөөс хойш л мэдээж нэг манай ангиас нэг 7 8 хүүхдүүд яг үндсэн мэргэжлийн ажлыг хийгээ явж идэг. Одоо гавьяа жижигсэн стержин годомчим гэдэг ч одоо анги охин шүү дээ. Гээл те. Ангитуулагч одоо манай анги шүү дээ. Одоо эрхэм нэвтрүүлэгч одоо гавьяат цоотлж одоо анги шүү дээ гээл. Ер нь ангиар их бахархдаг. Ер нь ингээд сүүлийн өлзөөхөтэй хоёул ингээ ярьж байгаад гэсэн танаа хэдэн гавьяаттай байна. Манай анги 4 гавьяаттай байна гээл. Тэгсэн чинь өлзөөгөө саяхан нэг хэлжсэн баг. Манайх даваа авчлаа гэсэн баг. Тэрний юу л гэсэн чинь дараа ардын жигсэн болцсон гэдгээрээ даваа авчиж байгаа. Бүлээн нурмын зурганд орж явахад миний сүнс байсан ч юм уу байгаагүй ч юм уу мэдэхгүй. Бүлээн нурмын нээлттэйгэд миний сүнс байсан ч юм уу байгаа ч юм уу би мэдэхгүй. Тэр бол хамгийн анхны бүтээл واخгүй юу? Одоо жигцэрэн багшд бол одоо ер нь арь сайн хуулуулан барин байж ингэж тоглосон их айцтай. Тэгтээ сайн тоглож юмсан гэсэн бодол байсан. Өнөөдөр бүлээн нурмыг үзэхэд нэрэл дэлхийн юм болох байдаг гэж хүмүүцэж шүү дээ. Тэгэхээр би бол бас л том сараатай киногоор эхэлсэн байгаа үз. Номын чамаар бариулж хөвчийг бие татаж эдэр янгэр харвахсан. Гавьяат үлзэхүү битээр одоо Батцэг агчийн Машбатахын зүүдэн дэрсэн хонгорхон ижи гэж кинонд тоглохоор очсон. Тэгээ ингээ битээр одоо тэр зүүдэн дэрсэн хонгорхон ижи гэж кинонд хоёлаа хамтар тоглоо, зурганд ороод тэгээд ингээ байжсэн чинь би үлзэхүүгээс тэгсэн. Найс нь одоо энэ хошин урлагийн тайзан дээр гарт тоглол болох уу гэж. Хүш болно шүү дээ. Болохгүй яадаг юм чи манад ороод тоглолтоо гэсэн байхгүй юу. Тэгээ хамгийн 2000 оны одоо цагаан сарын өмнө хавар Азийн бузгаж шовонд хамгийн анх орс тоглож ирсэн. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл өнгөтний нийтийн одоо бас аль биесний нэртэй нэг хэдэн хөгсчүүл байдаг юм да. Одоо Батөлзөө явах байна, Үлзийхүү байна, би байна. За тэг манай Хүслээ байна. За одоо шөөмний одоо инкватор ах байна гэдэг юм ингээд нэг юм байдаг. Одоо үндсэн үргэлжлэл нь одоо бидрэл байдаг. Хөш. Одоо 7 саяар лексус өгчдөг хүн байдаг юм баг та. Харин нэх үү. Үгүй энэ зургтыг Энэ одоо хичнээн ээж юм. За энэ биш үү? 32 инч бол байгаа. Энэ уран бүтээл хийж байгаа энэ ялангуяа кино одоо натур ингээд явхад бол яг 30 40 оногоор ингээд явхад яг ард талд асфальт танксик байдаг юм бол одоо гэрийг эвлэгч одоо ихнэр байдаг. За хань зургийн сайхан уу? Зургийн амжилттай юу? Явсан хамт олон гоё юу? За ястэ бие бодно шүү. Даар хөрөв хоолойгоо өвдөж хүний ажил алав гэсэн нэг юм ярьдаг. Энэ бол хамгийн гоё. Ийм гоё юм сонсохоор хүнд тэнд гоё одоо бид чинь наригах, тоглох, зураг авахгүйх бүх юм урам дүүрэн нэгэсэнд уран бүтээлийн зурганд орж байгаа. Батөлзөөх битээр бол хоёлаа жоохон гэр ойрхон байдаг. Тэгээ бол одоо 21 онд битээр яг хойдор уулам уулаараа хоёлаа бас сайхан уран бүтээл яриа, сайхан дэми яриад буугаалаад хоёлыг алхахдаг. Тэгээ ингээ алхаж явахад ах маань 21 онд ах нэг түүхэн нэг дөрөвчтийн тухай нэг түүхэн зохиол одоо бичиж гэж бодод байна гэж хэлсэн. Тийм үү гэл. Тэгэл ингээл явж. Тэгэл ингээл хэсэг мартагдан дараа явж явахд ах нөгөө зохиол яасан бэ гэдэг. Тэгэл эхэлсэн. Тэгэл заа гэл дараа хоёлаа ингээл уулзаал үгүй хэцүү юм байна. Одоо юм бичидэггүй хүн шүү дээ. Тэгэл одоо зохиол бичнэ гэдэг чинь тийм амар юм биш байна гэл. Ер нь манай цөөн үзэг кино бол маш олон төгчдийн аман дээр нэгдэж базагдаж одоо ингэж мэдээж баталцах бичиж байгаа.
бичээл очиад ийм байсан уу, тийм байсан уу. Ер нь өөрөө ч ерөнхийдөө бас их ноён нуруутай хүн. Ер нь аливаа юмыг бол ер нь 7 хэмжээ шүү. Тийм ер нь яараа юмд гомоо юм хийдгүй юм байхгүй. Тийм учраас баг 7 хэмжид нэг огтлно гэдэг шиг энэ зохиолыг 21 оноос хойш яваад тэгэл яг нэг ийм зохиолчтой уулзлаа. Нэг ийм дүр байгаа юм аа. Одоо дандаа дууны зүстэй. Одоо борлог, алаг, шаргач гэдэг юм алаг. Энэ ямар учиртай гэхээр би тэгээд асууад энэ бол ийм байсан. Богдын одоо туршуулууд жинхэнэ нэрийн байхгүй, бие биендээ уулзахгүй мөртлөө морины нэртэй тэр нэрнээс өөр нэр байхгүй гэл ингээд. Сонин юм яриад би бол сонирхоод яасан гоё юм бэ гэж бодвол. Тэгээд 21 он өнгөрлөө, 22 он, 23 он өнгөрлөө. 24 оны одоо бараг 5 сарын үед байсан уу яасан тийм байсан чил. Нэг одоо фэйсбүүк дээр за ингээд зэрэглэлийн торолцох инг бүрэн хэмжээний уран сайхныг нөө зохиолын одоо задаргаа болон төгсдийн зөвлснөөр 4-р сарын төдөнд батлав. Үүнээс ч газар үгүй гэж тавьсан байсан байхгүй. Тэгээ байжсэн чинь нэг одоо бид нар уулзаагүй утастайгаараа ингэсэн чил. За минь юу гэж вэ? Гэртэл байна. Гэлдэгжсэн. За борлог нацаг гэдэг дүрийг би чамд өглөө шүү. Гэсэн байхгүй юу? Гэхдээ одоо яана гэсэн. Яахын үедгийн тэгэл тэр зохиол мохол уншаал судалгаа хийгээл дүр мөрийн судалгаа хийгээл ажиллахгүй юу гэл. Тэгээд ингээ за ах мөр баярлаа гэ. За дүүнэгч байна гэл. Ингэж одоо борлог нацаг гэдэг энэ сайхан дүрийг анх авч ирсэн. Хар өртөцөө тавна гэж хэл санах юмтай. Танд юу гэж хэлдэг байлаа? Тэр бүгдийг одоо л хийдэг цаг. Би ерөөсөө энэ зэрэглэлийн торолцох инг гэдэг нэрээр л одоо байх гэж бодчихсон байхгүй. Тэгээ ингээд яваад байсан явж байгаа зурагт дууслаа. Тэгээл монтажийн ажил эхлээл ингээд явж исэн. Зэрэглэлийн торолцох инг гэдэг ингээд өчгөн зэрэг одооны залуучууд зэрэглэгийг мэдгүй. Бараг ингээ мэдгүй. Торолцохоо мэдгүй. Тэгэхээр нэг одоо дийлэг одоо залуучуудад үзүүлэх гэж байгаа түүх маань энэ нэрийг мэдэхгүй болохтой зэрэг энэ одоо мэдэрхүү гэсэн гэрээ үүссэн юм шиг байна. Тэгээ ингээ үүсэнгүүт одоо манай залуучууд одоо фантастик продакшны одоо ерөнхий найруулагч Тамир Аавдан аваа Цэвүнцэг гэдэг нэр ямар байна гэсэн нэрийг одоо санал болгосон юм шиг байна. Монголын түүхэнд 30 эд оны Цэвүнцэг. Энэ гэнэ бол хэдийгээр уран сайхны кино гэлээчсэн яг түүх, яг болсон явдал. Хоёр ерөнхий найруулагч аав хүү хоёрын одоо энэ хоршил дотроос жүжигчдийн 3-4 дундаас энэ одоо сценууд, энэ зургууд авагдаж энэ кино бүтсэн. За үнэхээр л нэг тийм нэг Монгол кино тий. Ястан тос өндөрцөн Монгол кино гэдэг л болж дээ гэж би өөрөө дотроо бодсон. Тухайн үеийн Цэвүнцэг, өнөөдрийн 2025 оны Цэвүнцэг ямар ялгаа байна? Тэр Цэвүнцэг дээр бол шууд буудан. Энэ Цэвүнцэг дээр бол соёлтойгоор Цэвүнцэг. Сургуульд өгсөн залуучууд хилийндээ салхаж шít. Энэ маш соёлтойгоор дэвшиж байгаа. Маш соёлтойгоор дөрвж байгаа Цэвүнцэг байхгүй. Бэмбэчи хоёулаа залгаж байгаа. Ингээд санууллаа. Одоо тэгээд их байхгүй бүгд үзэж тухайн үеийн Цэвүнцгийг үзэж өнөөдрийн Цэвүнцэгтэйгээ одоо нэгтэлж үзээрэй. Тэгэхээр Монгол улсыг ер нь цаашдаа яах ёстой юм бэ гэдэг одоо монгол хүн болгон дотор дүгнэлт тавих хэрэгтэй. Одоо бол миний эхээс төрөөд өнөөдрийг хүртэл одоо ингээд өнөөдрийн 58 бол 60 өрлөө шүү дээ надад. 58-аас хөрсөн өнөөдрийн миний түүх бол би эргээд ингээ мөрөө харахад бол Золбот гэдэг хүн стори, Золбот гэдэг хүн түүх дурсамжил би өөрөө бол ер нь эрхэн бол төрснөхийн хувьд ч гэсэн өнөөдөр би бол өөрийгөө нэг их муу түүхтэй хүн гэж өөрийгөө хэлэхгүй. Ер нь боломжийн түүхтэй яваа гэж боддог.